Эрхэм өндөд үзэгчтэй Дундуу аймгийн улс тус Мариат аймгийн хурц арслан улсын өндөд суул Ахмад Хуульч Норвын дашчамцын нэрэмжит Дундуу аймгаас дөрж гарсан аймгийн арсан золтой бөхчүүдэд хүндгэл үзүүлэх барилдааны 7-гийн даваа хэллээ. Бүхийн барилдааны 7-гийн даваанд хурц арсан Мөнгөнбаатар аймгийн арсан Занданбатыг амлаж аймгийн арсан Мөнхбаяр аймгийн арсан Даваа Ачирнаар энэ даваанд тонож барилдахаар боллоо. Сайнхүү барилдааны тохиолдуулан Дундуу аймгаас дөрж гарсан нийт аймгийн арсан золтой бөхчүүдтэй эрүүлэн хас жаргал урд удаан наслахын өрөөлийг өргөн дэвшүүлээ. Өмнө аймгийн цогццын сумаас аймгийн зан чүлтмээс угмжлэгийг өргөж байна. Заман Дундуу аймгийн цагдаагийн газрын төлөвлөлт зохион байгуулалтын тасгийн дарга Тэд хуранда аймгийн арсан Ловсон нэмийн баяр сайханд аймгийн арсан цолны үнэтгэлийн барилдааны тохиолдуулан ажил хөдөлмөрийн өндөр амжилт амьдралд нас жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөй. Дундуу аймгийн цагдаагийн газрын дараагаар ажиллаж байсан Монгол улсын Гавья Туйлч Бүрв өдөржийн Ловсон дөржоос угмжлэгийг өргөж байна. Заман баяр сайхан арсландос ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн өрөөй Дундуу аймгийн цагдаагийн газрын нийтийн хэвжирмийн засгийн дарга цагдаагийн Ахмад Тунсгийн орооцонгоос одоо баяр өргөж өсмөнчлэгээ дэвшүүлсэн байна. Хурцарсан Мөнгөнбаатар аймгийн арсан Занданбатыг амлаж явсан хоёр бүхийн барилдаа ажиг үлсний барьсан дүрлээ. Занданбат арсан бол одоо бүхийн Шонхорвын тэмрийн дэс сургуулийг төгсөж гарсан ийм бөхөө. Одоогийн Баянгар аймгийн Баян боловсон мөрөд Монгол улсын Арцаг Дашчирийн Батболдтой Шонхорын нэг анги төгссөн. Даваа Ачирсан сугатаа бариад авлаа. Засуулууд нь бариад авлаа ингээд барьцтай сайхан голлуулчих хэрэгтэй. Занданбат арсан бол 2013 онд ардын эвсгэлийн 82 жилийн өгөр Дундуу аймгийн Баяр наадамд барилдсан 256 бөхөөс ардын эвсгэлийн 92 жилийн өгөр Дундуу аймагт барилдсан 256 бөхөөс дөрвөлж аймгийн арсан цолыг өртсөн. Багаасан одоо үндэсний бүхийн барилдаан бүхийн сан барилдаан жудуу барилдаанаар барилдсан өсвөрийн залуучуудын улсын урагшлал тэмцээнээс олон медальтай алтан гүрэл медальтай Аз төвийн урагшлал тэмцээнээс медальтай юм бөхөө. Хурцарсан Мөнгөнбаатар ингэж угаад нэг элэг үсэн жигний версанс дунгуйлдад очих үедээ. Дундуу аймагтаа бол хамгийн олон бөхтэй нутаг нь бол Дундуу аймгийн Эрдэнэ далайсан байдаг. Улсын алдар цолтой аймгийн цолтой бас өгчүүдэрийн алдартай. Дундуу аймгийн Эрдэнэ далайсан бол их олон аймгийн арслантай. Тэр тусман Эрдэнэ далайсмын тэр өнгөт багт бол одоо нэг голоос бол 6 аймгийн арсан цолтой бөхтөр гарсан байдаг. Аймгийн урцарсан Горын Батсанбар, аймгийн урцарсан Бодын Болдбаатар, Дэлгэрийн Баатар сүх Жаданбаагийн Санжиасар ингээд одоо олон арслангууд бий. Дундуу аймгийн цагаан дэлгэрсэн бол одоо бас л бүх сайтай улсын алдар цолтой олон сайхан бас барьдаж байсан үеийн Ахмад олон бөхчүүд орж гарсан нутаг. 1940-од оны үед ихтэл одоо аймгийн арсан Наван Жомбо гэж одоо улсын баяр наадамд сайн барьдаж байсан бүх байсан. Мөн Дундуу аймгийн цагаан дэлгэрсэн мөрөд аймгийн арсан Хайдвийн Цэнд үе шарсан бол одоо 1960-ад оны үед улсын авраг шалгаруулах барилдаанд одоо их сайн барилддаг байсан гэж одоо бүхэн хүрээнийхэн бол ярьдаг. Тэр тусман алдарт архан авраг Мөнхбат аврагыг одоо эд сайн байх үед нь бас улсын авраг шалгаруулах барилдаанд өвдөг шороод болж байсан гэдэг. Хурцарсан Мөнгөнбаатар аймгийн арсан Занданбат хоёрын барилдаа элэг үлсний барилдаа барилдаа өргөжлөсээр явна. Аймгийн арсан Мөнхбаяр аймгийн арсан Даваа Ачир хоёрын барилдаан барьсуулаасалсаар явна. Даваа Ачир арсан сая аймгийн ч Мөнхөрднийг бол тун хөнгөн давж энэ барилдааны шөвгийн дөрвшил гарчулсан. Биержигч одоо бас их зоримог дайчин эрэмгийн барилдаантай ийм бөхөө. Дундуу аймгаас дөрж гарсан аймгийн арсан цолтой бөхчүүдэд хүндгэл үзүүлэх барилдааны тохиолдуулан Дундуу аймгаас дөрж гарсан нийт улс аймгийн алдар цолтой нийт бөхчүүдэдэн эрүүлэн хаз жаргал энэ Норвогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөө Монгол улсын их хурлын гишүүн Батсхийн Наран хүүгээс нутгийнхаа улс аймгийн алдар цолтой болон сумын цолтой нийт бөхчүүдэдтэй хандаж баяр үрж мэнчилгээ дэвшүүлсэн байна. Наран хүү гишүүн бол гадаадад одоо томилолтоор явж байгаа юм байна.
За Дундуу аймаг бол одоо хожуухан байгуулагдсан аймаг 1942 онд анх байгуулагдж анхны наадмаар Дундуу аймгийн Эрдэнэ далайн сумын богц Лувсан дорж гэж одоо богтөрүүлж дэлгэр зогтын Санарай гэж бүх аймгийн зан цолтой бүх үзүүлж байсан төвхтэйв. 1943 оны наадамд бол Булган аймгийн бүх аймгийн зан очир данзан төрүүлж Дундуу аймгийн дэрэн сумын бүх аймгийн чинь зундаа үзүүлж байсан. За 1944 онд Хөвсгөл аймгийн ирэх Монгол улсын чинь Гомбо доржийн Бат Эрдэнэ төрүүлж байсан. 1945 онд Аранга аймгийн ирсэн Жамбал дорж 1946 он Цагаан дэлгэрсэн мэрэгдэх аймгийн ирсэн Наванжам төрүүлсэн. За 1947 онд Дундуу аймгийн Эрдэнэ далайн мэрэгдэх аймгийн Хурц арсан Думын өвгөн төрүүлсэн. За даваа очир сугтаа барайд авлаа. Араар нашаад мордлоо. За мордсон мордсон. За энэ хашиж мордох мехний гол үндсэн барьцуулын зүүн сугдсан барьцуудыг чухал үүрэг гүйцэтгэдэг. Баасан хүү харцаг нь даваа очир дээр бол одоо энэ барьцыг л сүрхий явдаг энэ сугдсан барьцнаас мордох бол одоо яг гол үндсэн хаях нөхцөл нь сугдсан барьцнууд их чухал байдаг. Хурцарсан Мөнгөнбаатар аймгийн арсан Занданбат хоёрын барилдаан Занданбат зодогных нь ар шилийн дээрээс дээлжлээд татгаа бариад авсан барьцтай этих гээд мэгт туудлаа. За сугдаад өрөөд явлаа аймгийн урдсалт Мөнгөнбаатар. За ингэж зүүн талдаа мушиглаа давлаа. Сохватар аймгийн онгонс Мария Талдарбын дэврэ спортын хороо Мон Эрдэнэ компани бүх аймгийн хурцарсан Мөнгөнбаатар Дундуу аймгийн арсан Занданбатаар долоо давж Дундуу аймгаас орж гарсан аймгийн арсан цолтой бөгчүүдэд хүнтөл үзүүлэх барилдаанд төр үзүүр улаалтахаар шалгарч үлдлээ. За аймаг зэргийн цолтой бөгчүүдийн барилдаанд бол одоо олон удаа төрүүлсэн, үзүүрлсэн, шөвгөрсөн одоо ийм бөгтөө. Мөнгөнбаатараас гэвэл үндсэндээ одоо ажиллаа хийж өгнө гэдэг шиг л одоо өнөөдрийн барилдаанд төвгүйхэн барилдсаар л одоо үзүүр төрөнд гарч ирлээ. За аймгийн арсан Мөнх хоёр аймгийн арсан даваа очир хоёрын барилдаанд даваа очир зүүн талдаа сугтаа бариад авсан. Мөнх хоёр арсан бол одоо сайхан бас аралтай бие билдэр сайхантай ийм бөхөө. Анхата бомбаяр зааны үүсгэн байгуулсан Алдартан бүхийн дэвжэн дээр л одоо улсын ярцаг жаргал хоёр Мөнх хоёр бол одоо бэлтгэл сургууль хийгээд явдаг байсан. Тэгээд одоо хоёулаа сайхан том цолтой бөхчүүд болцсон байна. Одоо энэ амжилтаас одоо энэ цолноос ч одоо тогтохооргүй л одоо хингийн бөхчүүд жаргал хоёр Мөнх хоёр нар. За мушиглаа. За холоос мордлоо. Даваа очир хутаглаа. Аймгийн арслан Мөнх хоёр тотоо. Даваа очир энэ зүүн талдаа сүрхий лавхан сугтаа бариад авсан барьцсан дан бол их сайхан хурж барилддаг ийм барилдааны онцлогтой бөхөө. Зарим бөхчүүдийн хувьд ч одоо талбайд гараад одоо барьцсан дан чурж чадахгүй хий бэргэд зогсож байгаа одоо бас ундаг тохиолдож анзаарагдаж л байдаг. Биеэр жижигч одоо бас өөрийнхөө сансан бодсноо зоригтой хийгээд барилдчихдаг. Барьцсан дан сайхан хүрээд мехэн сайхан хийгээд барилддаг ийм бөхчүүд бас байдаг бие жижигтэй. Даваа очирсан байна. Завлсан ярцад өрөөгийн баасан хүү байна. Соримог дэйчин ирэмгийн барилдаантай хинтэж таарсан өрөөсөн том биетэй том алдарсалтай бөхчүүдтэй таарсан ч одоо ялан дийлэн давна гэсэн тийм сэтгэл зүйтэй барилддаг амаас онцлогтой бөхчүүд юм. Бас баасан хүү харцагтай бас барилдаан бас их адил төстэй ийм бөх бол одоо аймгийн ярсан даваа очир. За өвсгөлийн хүчтэн дэвжэн дээр одоо бэлтгэл сургуультай хийж барилддаг. Улсын ярцаг элбэг улсын ярцаг анзаргийн ган хоёрыг аймгийн ярсан Батхар өв нарын одоо удирдлагын дор бэлтгэл сургуультай хийж барилддаг юм бөхөө. За 1948 онд Дундуу аймгийн Баяр наадамд Архан орог Шарвын Бат суур авраг төрүүлж сайхан оболсон мэрэгдэх сэргийн ирсэн Тарвын даржаа үзүүлж байсан. Энэ барилдааныг шөвгийн дэрвт Эрдэнэ далайн мэрэгдэх аймгийн урс орсон Домын өвгөн Цагаан дэлгэрс мэрэгдэх аймгийн ирсэн Наванжам нар их шөвгийн дэрв шалгарч үлдэж байсан. За 1949 онд Дундуу аймгийн Эрдэнэ далайн мэрэгдэх аймгийн ирсэн Хурц орсон Домын өвгөн төрүүлж Цагаан дэлгэрийн Наванжам барсан үзүүлсэн. 1950 онд Цагаан дэлгэрийн аймгийн ирсэн Наванжам төрүүлж Дундуу аймгийн сайхан болсон мэрэгдэх сэргийн ирсэн Тарвын даржаа үзүүлж байсан. За 1951-52 онд Дундуу аймгийн Дэрэнс мэрэгдэх аймгийн ирсэн Даваа дарж төрүүлсэн. За 1953 онд Төв аймгийн бүх аймгийн Арслан Базарсад төрүүлж байсан. За 1954 онд Дундуу аймгийн Өлзий эзмийн бүх аймгийн ирсэн Чимэд дарж төрүүлж байлаа. За 1956 онд Дундуу аймгийн Эрдэнэ далайн мэрэгдэх Монгол улсын чинь Шарын дарж төрүүлсэн. За 1957 онд Дундуу аймгийн Өмнөг аймгийн Манлайс мэрэгдэх Монгол улсын хурц орсон Гомбо юушийн дэмүүл
Дэнжин бэлгэхгүй бол дэмүүлэхгүй төрүүлнэ гэж одоо хэлээд төрүүлж байсан түүхтэй. 1958 онд өнөөдрийн нэрмжт барилдааны зохион байгуулж байгаа аймгийн хурц орсон Норвын Дашчамцгай одоогоос 59 жилийн өмнө буюу одоо 160-ны өмнө одоо төрүүлж байсан бөхөө. Өнөө жил 86 настай Ахмад Арслангийнхаа нэрмжт барилдааныг Дундгой аймгийн засаг даргын хамгийн газар иргэдийн төлөөлөгчдийн хурал Монголын үндэсний өвхийн холбоотой хамтарчид амжилттай зохион байгууллаа. Гэрги Сэнд багшийн зүгээс 1959 онд Өмнөг аймгийн Яриад өх олон түмнэн Авдар хэмээн алдарсан Цэрэнгийн санжаа төрүүлж байлаа. 1960 онд Эрдэнэ далайн мэрд улсын чинь шарын дөрж төвөө төрүүлсэн. Дундгой аймгийн Эрдэнэ далайн мэрд улсын чинь алтан уйгийн ав аймгийн зан намхан алтан гэрэл данхудаан үзүүлж аймгийн занслыг өртөж байсан түүхтэй. 1961 онд дэлгэр зөгсөн мэрд аймгийн гарсан Цэмбэл 1962 онд цагаан дэлгэрсэн мэрд аймгийн гарсан Сэндэ юуш төрүүлсэн. 1964 онд мөн Дундгой аймгийн цагаан дэлгэрсэн мэрд аймгийн гарсан Хайдвийн Сэндэ юуш төрүүлсэн. 1965 онд Дундгой аймгийн Сайн цагаан мэрд аймгийн гарсан Дорж тавг 1966 онд өндөр шилсэн мэрд аймгийн гарсан Пича 1967 онд Эрдэнэ далайн мэрд аймгийн гарсан Сэрэн дөржим олтой 1969 Дэрэн мэрд аймгийн гарсан Банзарын Пүрвсэрнэр тус Дундгой аймгийн Баяр наадам тус төрүүлж байсан. 71 онд аймгийн гарсан Пича 73 онд аймгийн гарсан Пича 75 онд улсын Чинжэла 77 онд аймгийн гарсан Пича 78 онд Өмнөг аймгийн Яриад улсын чинь Мөртөрвэ 1979 онд Дэрэн мэрд аймгийн гарсан Банзарын Пүрвсэрн төрүүлсэн. 1980 онд аймгийн гарсан Данхайн Батсуур 81 онд Эрдэнэ далайн мэрд аймгийн гарсан Арслан горын Батсанбар тус төрүүлж байсан. За давуулаа гуйдлаа сугундан сэжлээ төрлөө давуулаа. Давуулаа гуйдан гутан сугундан сэжлээ төрчихж байна. Овс аймгийн дэс Мариат Сүлдмийн дэврэн спорт Европын овс нургал Вест Энержи компани аймгийн гарсан Сэдэн дэржи Монкойр аймгийн гарсан даваа очроор долоо довж Дундгой аймгаас дөрж гарсан аймгийн гарсан цолтой бөгчүүдэд хүндэтгэл үзүүлэх барилдаан төр үзүүр булаалтахаар жил гарч үлдлээ.